энэ орж иж байгаа төсвүүдээр 2019 оны авто замын салбар дээр хийж байгаа шинэ хөрөнгө оруулалт ер нь бол нэг 10-аас дээш км зам болоод ер нь бараг харагдахгүй байна да. Тэгээ нэг 79 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Тэрбум төгрөгийн. Тэгээ энэ 2020-21 оноос эхлээд бидний эдийн засаг бол нэлээд одоо чадварлаг боломжийн хэмжээнд очно гэж үзээд байгаа шүү дээ. Тэр үед одоо энэ өнөөдрийн одоо экспортын хэмжээгч бид нэмэгдүүлнэ гэж байгаа. Нүүрс болон буцаад экспортыг. За тийшээгээ тавьж байгаа зам харгуу юу байгаа вэ? Энэ жил бид нар 17 сая тонн өнгөрсөн жил нүүрсээ экспортлж байсан бол тэгээд цааш-цаашдаа бол 30-50 хүртэл экспортлно гэдэг байгаа шүү дээ. Тэгээ эдийн засаг ингээд сайжирж байгаа тохиолдолд энэ концессийн асуудлыг нэг шийдэхгүй юм. Би сайд байхдаа бас тавганд хэлжсэн үнэхээр нийгмийн чиглэл рүү оруулж байгаа хөрөнгө оруулалт үнэхээр зайлшгүй шаардлагатай гэж үзэж байвал би одоо өөрийнхөө салбар дээр зам тавирын салбар дээр их айхтар хөрөнгө оруулалт өнөө маргааштай авах гэж хичрээд байхгүй гэж хэлж байсан. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа тохиолдол бол цаашдаа бид нар 2021 оноос эдийн засаг маань чадварлаг болоод ирэх юм бол бид нар энэ концессийн асуудлуудыг аргашин тавьж байгаад өнөөдрөөс энэ хөрөнгө оруулалтыг хийгээд их болцоо байхгүй юм. Тэгж харж болохгүй юу? Тэр юуны Дэлхийн банк валютын самантайгаа бол тэр хэмжээнд нь ярьж болохгүй юу гэж хүрлээ сайдаа. Хоёрдугаарт зам завсрын асуудлууд дээр энэ жилийн 30-ыг тавьсан юм байна. Бас ч гэж нодлонго бодоход бол 10-ыг нэмсэн байна. Баярлалаа. Гэхдээ бидэнд бол шаардлагатай нь бол нэг 50 тэрбум төгрөгийн сая гिचлээ бид тэрбум төгрөг 50 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа шүү дээ. Бид үндсэндээ бол зам тавирын салбар дээр автозам дээр эхнийхээ шатны одоо зорилтыг бол биелүүлчихэж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг аймаг нийслэлийн одоо нийслэлтэй холбох одоо замууд маань үндсэндээ ингээд 1-2 жилийн дотор бол дуусна. Тэгэхээр бид нар зам арчил дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа та өөрөө мэдж байгаа увсад ямар сайхан зам тавигдсан бэлээ. Бид бүр дээгүүр нь явахад хайр хүрж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр зам арчил дээр өшөө нэмэгдсэн зүйлүүд нэмэх болцоо байна уу? Нэгдүгээр. Хоёрдугаар тэр нөгөө хяналтын постууд тавих гэдэг нэг хэдэн төгрөг ярьж байсан. Одоо тэгээд сая үндсэндээ бас нэг сайд нар жоохон анцаана болоо сайд байхгүй болоо жоохон хаягчуу гэж бодлоо. Зам арчил замын постууд дээр нэлээд мөнгө тавьж өгье гэж бодож байна. Энийг хараад хэр явж байгаа вэ гэж. Гуравдугаар шинэ эс буудал маань удахгүй ашиглалтанд орно. Энийг бид нар Японтой хамтарч байгаа менежментээр нь бол ашиглах гэж байгаа. Монголын тал 49 байгаа. Монголын тал 49 одоо талдаа таарсан ноогдсон 40 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байна. Энэ хаан суусан байна. Хэрвээ энэ мөнгө суухтахгүй бол бид нар цаашаа шинэ менежмент маань бол цаашаа явахад бол хүндрэлтэй болно шүү дээ. Энэ хаан суусан бай гэдгийг хэлж өгөөч гэж. За 3 дугаар шинэ хөдөө жижиг дунд үйлдвэрлэл мах экспорт гэдэг нэлийн асуудлууд байна. Хөдөө аж ахуйн сайдаас асуухад шинэ хөдөө шинэ амьдрал гэсэн хөтөлбөр явж явах хэрэгтэй. Энэ хүрээнд явж байгаа асуудлууд маань яасан бэ? Мөнгө төгрөг сууж гэнэ үү? Жижиг дунд дээр одоо бүр байхгүй бол бид ажлын байрыг бий болгоно гэж одоо бүгд л яриад байгаа. Үндсэндээ Монгол улсад ажлын байр гэдэг бол төрийн албаны эдэн байрнаас цаашаа ажлын байр харагдахгүй болчиход байна шүү дээ. Төсвөөс нэг хэдэн төгрөг тавьдаг, төсвийн нэг хэдэн хөрөнгө оруулалт оруулдаг. Энэ дээр хэдэн компаниуд нь шуураад ноцолдод додолж байгаа тэн дээрээс нэг хэдэн төгрөгийг хусдаг. Өөрсдөө бүтээн байгуулалт хийх, өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, өөрсдөө амьдралаа эргээд аваад явах юм дээр бид нар ерөөсөө дэмжлэг үзүүлэхгүй шүү дээ. Сангийн амныхыг ойлгож байгаа энэ мөнгө төгрөгийг алдчихна гэж нэлээд айгаад байгаа. Энэ сая юун дээр бол бичээтэй байна. Хяналтыг сайжруулна, жижиг дунд үйлдвэрлэлийн хяналтыг сайжруулна гэж бичиж. Би юу үсээд энэ шинэ хөдөө гэдэг дээр юу үсээд энэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр том зургаар нь харж агаад хаана ямар үйлдвэрлэлийг хийх юм бэ гэдэг дээр нэг мөнгө тавьж өгөөч гэж. Бид нэр махны экспортыг нэмэгдүүлнэ гэж нэлээд ярьсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дотооч байж байгаа. Тэгээ бид одоо жишээ нь нодлон өнгөрсөн жил бол нүүрсдээ нэг 17 саяыг бол гаргасан. 17 сая тонн гэдэг бол 1 тэрбум доллар хавцаа бол хөрөнгө оруулалт биднэрт бол орлого орж иж байгаа. Бид хэрвээ малаа дотоодоо 10 саяыг за гадаадаа дахиад нэг 10 саяыг нэг 100 доллар гэж бодоход бол дахиад бид нар цаана дахиад тэрбум доллар олох юм болцоо харагдаад байгаа шүү дээ. Энэ дээр бодлого гаргахгүй юм. Нүүрс бол ухаад бид нар аваад явж байгаа. Тэнд нэг нүүрсний хэдэн компани л хэдэн төрөхтэй болж байгаа. Хэрвээ хонь малаа бид нар энэ малаа өөрсдөөсөө эндээсээ борлуулалтыг хийгээд эндээс нэг тэрбум орчим доллар хэрвээ олдог ийм систем дөгөө бид нар зоригтойгоо орох юм бол энэний чинь цаана хэдэн малчид чинь хэдэн одоо өдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр байгаа хэдэн өрх гэрүү чинь өөрсдөө мөнгөтэй болох гэдэг шүү дээ. Тэр нэг тэрбум долларын чинь нэг хэсэг нь бол тэднэрт
Урлаатар сайд хариулъя. Үнэхээр энэ анх сайн зүйлийг бодож энэ концесс ойлыг бол гаргасан л да. Анхныхыг нэлээд хатуу нарийн явж тендер зарлуулт хийсэн. Дараа нь энэ концесс гэдэг бол зүгээр хөв хүмүүсөд өгдөг одоо бэлэг шиг болж хувирсан. Ингээд 2.4 их найт төгрөгийн концессыг бид нэр энэ уламжилж авсан. Одоо энийг нь төсөөс төлөөл явж байгаа. Ингээд сайхан зүйл бодоод хийсэн зүйлийг нь мушгаад заавруулаа хийдэг хүмүүс бас их байгаа шүү дээ. Тэгэд ингээд энэ асуудлаас хатуу сургамж авчаад өөрийн хэмжээ өсчөөд одоо хийхэд төвөгтэй байгаа. Энэ хууль эрх зүйн орчноор бүрэнсэн зэгцэлж тодорхой болгож иж аажмаар явах асуудлыг цаашдаа тавихгүй бол энэ дэлхийн нийт даяар хэрэглэгдэх өгн зөв аргыг бид нар манад яаж буруу хэрэгжүүлж болох вэ гэдгийг яруу тод үлгэр жишээг бол үзүүлсэн ш сая бол. Тийм учраас энэ асуудлыг бүрэн зэгцэлжээж бид нар цааш өргөжлүүлэхгүй бол энэ эргээд улс оронд гай тарих юм асуудлууд өсч магадгүй гэж үзэж байгаа. Зам засвар дээр 30 тэрбум тавьсан. Гэхдээ нэг л зүйл бид нар хэлмээр байна. Энэ замаа төлбөртэй болгож заримуудыг нь өчтөн төгрөгийн зээл аваад хийдэг замууд дээрээ төлбөрөө аваад тэр сангаа мөнгөө цуглуулад эргүүлээд замынхаа арчлалд ашиглах ёстой. Тэгэхгүй бол тэрүүн дээрээ ямар нэгэн санаачлах хийхгүй байж зүгээр улсын төсөөс мөнгө гэдэг ийм сэтгэлгээтэй бид нар эвлэрч явж болохгүй шүү дээ. Бид нар өөрсдөө ингээл энэ тэнд гадаад оронд очдог, өөрсдөө түрээсийн машин бариад давхиж хахад тэр машины тоол төлбөрт өчнөөнөр мөнгө өгөөл явуудгийг толгоос ихсрэл явуудаг. Зөв тийм их хэмжээний мөнгө төлдөг юм а гэхэд бид нар энэ зээлээр авч хэрэгжүүлсэн энэ зам зээлээр барьж байгаа зам гол ачаалттай байгаа замууд дээр зарим дээр нь төлбөрийн үйлчилгээ авдаг. Гэхдээ тэр нь ингээд 10 гарц хийчихэд ганцхан гарцаар машинуудыг очрлоо яваад байдаггүйгээр тэр цахимыг нь нэвтрүүлж агаад хийдэг шинэлэг юмнуудыг хийж нэвтрүүлмээр байна шүү дээ. Алин болгон одоо өнгөрсөн зууны жишгээр амьдэрдэг. Хамгийн орчин үеийн сэтгэлгээгээр бусдын өмнө гарч ажиллаж энэ замын төлбөрүүдийг авдаг ийм зүйл байвал тэнд хүн шууд давхиа гараа явуул хинч бухимдахгүй шүү дээ. Гэтэл 500 төгрөг төлөхийн тулд тэнд очиод 10 минут очрлохоор хүн дургуун хүрээл явна шүү дээ. Хүн давхиа гаргадаг тэр боломжуудыг нэгээд зогсоохгүйгээр авдаг боломжуудыг хийгээд жоохон сэтгэл гаргаж энэ ажилламаар байгаамаа яг үннийг хэлэхэд. Тэгээд тэр хэмжээгээр энэ орлогоо нэмээд тэрүүгээр замаа арчлалтаа замаа арчлаач. Тэгэхгүй бол зүгээр зам арчлахад мөнгө өгөөч гэдэг энэ сэтгэлгээр бид нар хандамгүй байна. Энд чинь татвар төлөгчдийн мөнгө. Бид нар энэ дээрээс ирвэхээр талаасаа бид нар хамгийн зөв оновчтой арга замуудыг сонгож авч энийг нэвтрүүлж явмаар байна. Энэний төлөө ажиллах хэрэгтэй гэдгийг би онцгойлон хэлмээр байна. Шинэ нисэгтэй холбоотой бүх санхүүжилт суусан. Уг нь 11 сарын 30-нд оруулаач гэж шахаж үтсэн. Тэгээд амжихааргүй юм байлээ. Тэгээд эх оны 5 сарын 15-нд оруулахаар болж байна. Бүх хөрөнгө мөнгө суугдсан ийм зүйл байгаа гэдгийг бол хэлье. За жижиг дунд дээр мөнгө байхгүй гэж битгий хэлээч. 650 тэрбум төгрөгийн эргэлтийн сан тэнд бий болцсон байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан дээр өөр дээр нь 335 тэрбум төгрөг тэнд эргэлтсэн байна. Тэр авч чадахгүй байгаа мөнгүүдээ гүйцээгээд авал та. Бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Хаана ямар мөнгө гацаад өгжрээд хэний авсан мөнгө нь болохгүй байгааг мэдчихэж байгаа. Тэднэрээ аваад жоохон шахаж ажилламаар байна шүү дээ. Тэгэхгүй бол зүгээр л улсын төсөөс мөнгө өг, авъя, зарцуулъя гэдэг биш. Одоо тэнд байгаа За Нямдар сайд тодруулах юм уу? Нямдар сайд 1 минут тодруулъя. Асуултанд тодруулах. Асуудал бол цагдаа их хүнд байгаа. Одоо хөөгтийн байцаагч 1000-аад хэрэгтэй, замын цагдаагийн байцаагч 2700 хэрэгтэй гэж ярих юм бол маш хүнд. Энэ төсвийнхэн байж байгаа боломж нь энэ. Нэг 30 орчим сая долларын төсөл хэрэгжүүлэх санал боловсруулад засгийн газрын дэмжлэг аваад тэгээд тэрний хойноос хөөцөлдөжсэн сая 2-7 хоногийн өмнө цагдаагийн дараа бас урагшаа яваад ирсэн байдалтай байгаа. Энэ асуудлыг төв суурин газраа шийдчих юм бол оронтоо нэхэлгүйгээр твчих болцоо байж магадгүй гэж гордоод байгаа. Тийм учраас
яг өнөө маргааштай энэ хийгдчихнэ гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан тэр төсөл ажил хэрэг болох тал руугаа явж байгаа. Тэр асуудал шийдэгдсэн тохиолдолд олон энэ оронтой нэгсэн асуудлууд шийдэгдэнэ гэж бодож байгаа шүү. Төсөл бол явж байгаа, бэлэн болсон, урд айлдаа холбогдсон гээл юмнууд байгаа. За